Дарга ирэх юм шүү дээ. Шинэ коронавирусын халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар та бүхэн товч мэдээлэл хийе. Өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийхэд мэргэжлийн холбогдох байгууллагуудын төлөөллүүд бүгд байгаа. Тэгээ та бүхнийг дараа нь асуулт гарвал мэргэжлийн хүмүүс тодорхой хариултууд өгөх болно. Энэ шинэ вирусын халдвар бий боллоо гэдэг мэдээлэл Монгол улсад дэлхийд даяар гарснаас хойш Монгол улсын засгийн газар 2 удаа, улсын онцгой комисс 2 удаа, за өнөөдөр бас үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж энэ аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж ирсэн. Тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Би хамгийн сүүлийн мэдээлэлээр өчигдрийн 1 сарын 30-ны өдөр улсын онцгой комисс хуралдаж энэ хуралдаанд эрүүл мэндийн сайд, гадаад харилцааны яам, зам тээврийн хөгжлийн яам, боловсролын яам, мэргэжлийн албан ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар, нийслэлийн онцгой комисс гэх мэтчлэн холбогдох цагдаагийн ерөнхий газар, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам холбогдох газрууд оролцож өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр онцгой комисс хуралдаж түүнээс хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээний явцын талаар, одоогийн нөхцөл байдлын талаар, цаашдаа авах арга хэмжээний талаар ярилцаж тодорхой шийдвэрүүд гаргаад хэрэгжүүлээд явж байна. Өнөөдөр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Үдээс хойш засгийн газар дөнгөж сая хуралдад дуусаад бас тодорхой арга хэмжээнүүд авах шийдвэр гаргасныг та бүхэн танилцуулъя. За өчигдрийн онцгой комиссийн хуралдаанаар яг энэ вирусын тархацын байдал, өвчлөлтийн байдал, урьдчилан сэргийлэх талаар авч байгаа арга хэмжээний талаар тус одоо та бүхний асуултанд хариулж манай сайд нар ярина. Би онцгой комиссийн чиглэлээр өчигдөр авсан арга хэмжээний талаар хэлээд мэдээлэл өгье. За улсын онцгой комиссийг нөхцөл байдлын мэдээллээр тухай бүр хангаж цаашд мэдээлэл солилцож хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгосон холбогдох газруудад засгийн газрын 30 дугаар тогтоол засгийн газрын хуралдаанаас гарсан энэгээр энэ чиглэлийн арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийн хэмжээг баталсан. Энэний дагуу тодорхой арга хэмжээнүүдийг хөрөнгөөр зарцуулаад аваад явж байна. За коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөлийн бомб, торой цайрын бүс дүүрэг гүйцэтгэж байгаа онцгой байдал, хил хамгаалах, цагдаа, мэргэжлийн хяналт, гайлын байгууллагын ажилтан албан хаагчдыг хамгааллын хэрэгсэл, эм бэлтгэлээр хангах хөрөнгийн асуудлыг шийдэх асуудлыг өчигдөр бас ярьж шийдсэн. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулж байна. Эмч мэргэжилтнүүд, резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа. За орж ирсэн с ิจ гтэй тохиолдол болгоныг мэргэжлийн үүднээс шалгалт хийж, шинжилгээ авч, ажиглалт хийж өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусын халдвар авсан, өвчлсөн албан ёсны тоо мэдээ байхгүй байгаа. За голомтын бүсээс ирсэн өвчин шинж тэмдэглэлээрсэн иргэдийг тусгаалan бэлдсэн байр бэлдсэн байгаа. Холбогдох захиан байгуулалтын арга хэмжээндийг авч байна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг тухай бүр засгийн газар хэлэлцэж засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргаж энэ асуудлыг шийдэж явж байна. За зам тээврийн хөгжлийн яамны шугамар эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналт ерөнхий газараас гаргасан зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийн эрүүл ахуй халдвар судлалын нөхцөлийг сайжруулж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Түүнээс гадна бүгд найрамдах хятад улсаас Монгол улс руу орж ирэх Монгол улсын иргэдийг тээвэрлэн Монгол улсад авчрах. За энэ тээврийн хуваар графикийг гаргах шаардлагатай бол нэмэлт тоног машин техник хэрэгсэл хуваарлах, ирсэн хойно нь хөлийн бомбтууд дээр мэргэжлийн үзлэг хяналт хийж шаардлагатай хүмүүсийг тусгаарлах арга хэмжээнүүдийг авч байгаа. Дашрам дэлгэхэд
хэвлэл мэдээллийн хэрэгслэр бас зөвхөн одоо асуулт асуугаал оруулаад байгаа юм шиг зарим буруу ташаа мэдээлэл гарсан байсан. Энд бол яг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу ийм тохиолдолд улс орон даяар бүх улс орнууд мөрдөг нийтлэг дүрм журам аргачлалын дагуу асуулга авч өгүүлэмжийн тэмдэглэж үзлэг хийж зөвхөн одоо халууны нүүзээ зохисгүй мэрэгжлийн эмчнэр бомт дээр ажиллаж шинж тэмдэг бүх зүйлийг үзэж шаардлагатайг нь одоо тусгаарлаж хяналтанд авж байгаа. За шинж тэмдэг илрээгүй хүмүүст бол тусгаар нь заавар зөвлөгөө өгч нэвтрүүлж байгаа гэдгийг хэлэх байна. За хүнсний бас энэ ийм үйл явдлуудаар болоод байдаг буруу ташуу мэдээлэлээс болоод нийгмийн дунд буруу ойлголт үүсэх буруу мэдээлэлээс болоод жишээ нь манайд одоо нэг хэсэг хэд хоногийн өмнө хүнсний хангамжийн асуудалтай холбоотой зүйл гарч магадгүй гэж хүмүүс олноороо зарим дэлгүүрүүдээс одоо хүнс бөөнөр нь авах энэтэй уялдаад хүнсний бүтээгдэхүүний үн нэмэгдэх юм зүйл гарсан. Одоо бол арай гайгүй байна, намжсан. За энэ талаар бид нар бас хүнсүдэ аж ахуйн яамнаас холбогдох мэдээлэл авч нөөц бололцоогоо тооцож шалгаж үзсэн. Энэ дээр хүнсээр дутагдах өндрийн асуудал гарахгүй гэдгийг одоо мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэлж байгаа. За аймаг нийслэлийн засаг дарганаар онцгой комиссийн дарганарт өгсөн үүргүүд байгаа. Уламжилт сар шинийн баярыг зөвхөн одоо гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг бүх нийтэд уриалж байгаа. Бүх шатны төрийн болоод хувийн хвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд за нутгийн зөвлөл хамт олонны зохион байгуулалтаа золголт, төрийн золголт энэ үеэр явагддаг янз бүрийн арга хэмжээ түүний дотор үндэсний бүхэн барилдааныг бол явуулахгүй гэсэн юм шийдвэр гарсан байгаа. Ер нь бол засгийн газрын хуралдаанаас 3 сарын 2-ны өдрийг хүртэл нийт улс орон даяар мөрдөх онцгой дэглэмийг зарласан байгаа. Энэ хүрээнд дээдх арга хэмжээнүүдийг авч байгаа гэдгийг хэлэх байна. За өнөөдөр засгийн газар хуралдаж тогтоолын төсөл дөнгөж сая хуралдаад дуусаад байж байна. Бид нэр зарим хөлийн бомтуудыг хаах үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоох тухай шийдвэр гаргаад байж байна. Ингээ хөлийн тухай хууль за Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сануулга зөвлөмж бусад улс орнуудад мөрдөж байгаа дэглэм журам ялангуяа бүгд найрамдах хятад улстай хэлэлж байгаа улс орнуудын зүгээс авч байгаа арга хэмжээнүүд энэ бүхнийг харгалзаж үзээд за манайх бол хятадтай хамгийн урт хуурай замаар хэлдэг улс орнуудын нэг энэ онцгой нөхцөл байдал бүх юм харгалж үзээд бид нар дараах шийдвэрүүдийг гаргахаар шийдээд засгийн газраас сая шийдвэр гаргалаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдамж бас энэ чиглэлээр гарсан. За үүнд юуны өмнө Монгол улс бүгд найрамдах хятад улсын хөлийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх бомтоор бүгд найрамдах хятад улсын иргэд бүгд найрамдах хятад ард улсаар дамжин Монголоор дайрч өнгөрч байгаа эсвэл Монголд ирэх 3 дахь улсын иргэдийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс өөрөөр маргаашаас гэсэн үг 3 дугаар сарын 2-ны өдөр дуусах хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэхгүй байх ийм арга хэмжээ авахар шийдвэр гараад байна. За Хятадын талаас ирэх Монгол улсын иргэдийг ер нь бол зөвхөн агаарын замын буян тухай нисгүүдэл замын үүдийн галт тэрэгний буудлаар авч байхаар ийм шийдвэр гарч байна. Гэхдээ энэ өнөөдөр шийдвэр гарч байгаа учраас бас одоо өнөөдрийн байдлаар бүгд найрамдах хятад улсад манай нэлээд олон иргэд ирж амжаагүй байж байгаа. Ер нь бол иргэд бүгдээрээ нутгаар руугаа ирэх гэсэн байдалтай байгаа. Бид нар сүүлийн өдрүүдэд энэ иргэдээс гарсан хүсэлтийн дагуу галт тэрэгний одоо цуваанд вагон нэмж автобус гарах үйлчлэгээр иргэдээ ингэж татаж авч байна. Гэхдээ иргэд байсаар байгаа. Тийм учраас энэ бусад бомтуудаар Монгол улс руу нэвтрэх хүсэлтэд ирж байгаа Монгол иргэдээ 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэл тодорхой 2 бомтоор нэвтрүүлээд за тэрнээс хойш бол зөвхөн одоо энэ замын үд ирээний бомт буян тухайгийн нисхийн бомтоор нэвтрүүлэхээр ийм шийдвэр гарч байна. Энэ нь өөрөө бас бидний хил нэвтэрч байгаа
халдвар дамжиж болзошгүй цэгүүдийг аль болохоор цөөхөн байлгаж хяналт шалгалтаа хатуу тавих шаардлагатай бол арга хэмжээ авахд бүх хүчээр нэг газар цөөхөн газар төвлөрүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч байна. За энэтэй холбогдуулаад бүгд найрамдах хятад улсад одоо байж байгаа Монгол улстай буцаад ирэх гэсэн Монгол улсын иргэдэд мэдээ хүргэх ажил өөрөөр хэлбэл 2 сарын 1-ээс эхлээд хэл хаагдах нь 2 сарын 6 хүртэл зарим хүмүүст хэл хүрэхгүй байх гэдэг хэл одоо мэдээлэл хүрэхгүй байх магадгүй гэдэг үүднээс зүүн талд одоо баруун талд 2 бомтоор Монгол улс руугаа нэвтэрч болно. Тэрнээс хойш бол зөвхөн ирээн буян тухайгаар замын үд буян тухайгаар нэвтэрч болох нэ гэдгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд за мөн хятад ажиллаж байгаа манай дипломат төлөөлөгчдийн газрууд за мөн энд байгаа ах トゥ хамаатан садан өөр хүүхэд нь хятад улсад байж байгаа нутагтаа ирж байгаа хүмүүс байгаа бол энд байгаа Монгол улсын өнөөдөр мэдээлэл авж байгаа иргэд тэр хүмүүстэй бас сая мэдээллийг хүргэхийг хүсэж байна. За тодорхой нэр заасан бомбтуудаас бусад Монгол хятадын хэллийн дагуу авто замын бомбтуудыг 3 сарын 20 хүртэл бүгдийн төр хаана. Ер нь энэ хугацаанд Монгол улсын иргэд Монгол руу ирэх энэ хөдөлгөөнийг хийн. Бусад улсын иргэд ирэхгүй гэдгийг бас хятад улсын иргэд бол ялангуяа энэ голомттой өвчний голомт болсон болоод байгаа. Үндсэндээ бүх мужууд нь өвчин тархацсан байгаа. Хятад улсын иргэд бол Монгол улс руу нэвтрэхгүй ийм дэглэмд орж байна. За энэ хооронд замын өвд ирээн төмөр замын бомбоор хэл нэвтэрч байгаа ачаа тээврийн галт тэргүүнүүд хуваарийн дагуу зорчно. Энэ бол бид нар иргэдийн хөдөлгөөнийг хааж байгаа юм нөгөө талаараа бас энэ худалдаа арилжаа хүнсний хангамж үйлдвэрлэл үйлчилгээ явуулахтай холбоотой урдаас оруулж ирдэг итгэмжлэгдсэн битүүмжлэгдсэн ачаа бараа энэ зөвлөдүүдийг бүгдийг хэлээр нэвтрүүлэх ажил хэвийн үргэлжлэнэ гэдгийг хэлье. Харин энэ хуваарийн дагуу үйлчилгээ явуулж байгаа үйлчилгээний ажилтнууд галт тэрэгний зүтгүүрийн бие бүрэлдэхүүн агаарын хөвлөгийн багийн гишүүд бол энэ 20 сарын дэглэмд хамаарахгүй байхаар тогтоож байгаа. За хэл хаана гэдэг бол өөрөө маш олон талын үр дагавартай. Зөвхөн одоо нэг талаар бид нар мэдээж энэ онцгой дэлхийд даяар төгшөөр зарлаад байгаа өвчнийг нутагтаа оруулахгүй байх. Энэ талаар сэргийлэх арга хэмжээ орж ирсэн үед нь эмчлэх, ангаах арга хэмжээ авах юмдаа гол анхаарал тавихаас гадна бас одоо бусад бүх юмнуудаа хаачиж болохгүй гэдгийг бол засгийн газар дээр ярьсан. Ийм учраас худалдаа арилжааны хүнсний бүтээгдэхүүний Монгол улсаас гадагшаа гаргаж байгаа төсвийн орлогыг гол бүрдүүлж байгаа нүгэрс нефть энэ одоо бүтээгдэхүүний гадагш нь гаргах энэ ажлууд бол хийгдээд явна гэдгийг хэлэх байна. Энэ дээр онцгойлон бид нар манай гол экспортын бүтээгдэхүүний гадагшаа гаргаж байгаа бомбтууд дээр ажиллаж байгаа автотээврийн машин тэдгээрийн жолооч нарын хувьд онцгой анхаарал тавьж ажиллана. За ер нь бол сүүлийн энэ төрүүчийн засгийн газрын хуралдаан онцгой байдлын улсын онцгой комисс хуралдсанаас хойш бол манай гадагшаа юм тээвэрлж байгаа машин жолооч нар бол хэлийнхаа дотор богино эргэлтээгээд цаанаас нь хэдэн талын одоо жолооч нар ирж авдаг манайхан наанасаа уцдаг ийм дэглэм үндсэндээ ороод явж байгаа гэдгийг хэлэх байна. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэрүүд гарч байна. Бусад одоо эрүүл мэндийн яам, бусдын яамдын шугамар хийж байгаа ажлын талаар манай сайд нар улсын их хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа тодорхой
зүйлүүдийг хэлнэ гэж бодож байна. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бас бид найрамдах хятад улсад энэ одоо өвчин гарсан үйл явдал болж байгаатай холбогдуулаад буцалтгүй тусламж үзүүлэх юм шийдвэр гаргасан байгаа. Энэ үнэгээ дипломат шугамар хятадын талд мэдэгдэж бас хүнд хэцүү үед байгаа хятадын ард түмэнд хятад улсын засгийн газарт болцооныхоо хэмжээгээр дэмжлэг буцалтгүй тусламж үзүүлэх асуудлаа шийдвэрлсэн гэдгийг хэлье. За одоогийн байдлаар яг тэр өвчний голомт болсон Ухаан хотод манай 33 иргэн амьдарч байгаа. Бүгдээр нь тэн Бээжинд байгаа элчин сайдын яамны зүгээс холбоотой ажиллаж байгаа. 2 иргэн тэндээ үлднэ гэсэн байр сууриа бичгээр аль биесээр ирүүлсэн. 31 иргэн Монголд очио биднийг аваач гэсэн хүсэлтэд ирүүлсэн. За бид манай гадаад харилцааны яамны шугамар ажиллаж байгаад өнөөдөр бид онгоц нисгэж иргэдээ татж авах зөвшөөрлөө хятадын талаас гаргуулж авсан. Ингээд одоо яг хятадын талын гадаад харилцааны яам, Ухаан хотын гадаад харилцааны алба, эрүүл мэндийн байгууллага, хил, иргэний нисгийн байгууллагуудаа онгоцоо хизээ явуулж хизээ иргэдээ татж авчрах вэ гэдэг нь техникийн асуудлуудаа ярьж тохиролцоод байж байна. Ойрын хугацаанд энэ иргэдээ авчирнаа гэдгийг бас хэлье. За би ингээд товч дуусгая, хэрэг биднээс асуух, надаас асуух, холбогд сайднараас асуух асуулт байвал бид нар дэлгэрэнгүй хариулъя. Харал тавьсанд баярлалаа.